Бүгд найрамдах Белорус улсаас нийлүүлсэн автомеханик шатны машиныг ажилуулах дараалал. Хурдны хайрцгийн арааг нейтрал горимд байрлуулна, зогсоолын тоормсыг татаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана. Авцуулах холбооны гишгүүрийг бүрэн гიშгэн, хянах самбарт байрлах шатны гидрийн носоосыг идэвхжүүлэх ком товчлуурыг дарна. Товчлуур нь ногоон өнгөөр гэрэл асна. Энэ үед хянах дэлгэцэнд гидр ажиллагааны носоос залгагдсан тэмдэгт харагдана. Авцуулах холбооны гишгүүрийг айшмаар авна. Тэнцвэржүүлэх тулгуур хөлнүүдийн үүрийг шаардлагатай тохиолдолд хийнэ. Автомеханик шатны арын гол хэсэгт байрлах удирдлагын самбараас ажиллагааг үргэлжлүүлж, тэнцвэржүүлэх тулгуур хөлнүүдийн гидр ажиллагааг идэвхжүүлэх товчлуурыг дарна. Товчлуурт ногоон өнгийн гэрэл асна. Баруун болон зүүн талын тэнцвэржүүлэх тулгуур хөлнүүдийн сунгах, доош буулгаж тэнцвэржүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ. Тэнцвэржүүлэх тулгуур хөлнүүдийн гидр ажиллагааг идэвхжүүлэх товчлуурыг дахин дарж ажиллагааг зогсооно. Автомеханик шатны ажиллагааг идэвхжүүлэх товчлуурыг дарна. Товчлуурт ногоон өнгийн гэрэл асна. Автомеханик шатны удирдлагын самбараас одоогийн байрлалын сунсан урт, салхины хурд, тэнцвэржүүлэх тулгуур хөлнүүдийн налуу зэргийн мэдээллийг харж хянах боломжтой. Аврах саксыг дэлгэх тэмдэгт товчлуурыг дарна. Товчлуурт ногоон өнгийн гэрэл асна. Бүрэн дэлгэгдэж дуусахад унтарсан байна. Автомеханик шатыг дээш өргөх үйлдэлийг ажиллагааг залгах гишгүүрийг гიშгэж, баруун гар талын бариулаар эргэх үйлдэлийг зүүн гар талын бариулаар тус гүйцэтгэнэ. Аливаа саад руу тулах буюу ойртсон тохиолдолд мэдээлэл дохио ажиллаж, удирдлагын самбарт улаан тэмдэгт харагдана. Уг тохиолдолд чойс тэмдэгтээр дарж үйлдэлийг буцаана. Аврах саксанд хөөсний генераторыг суйрлуулах ажиллагааны дараалал. Хөөсний генераторуудыг байрлуулах 77 мм-ийн холболт бүхий суурийг угсарна. Аврах саксны удирдлагыг ашиглах ажиллагааны дараалал. Автомеханик шатны удирдлагын самбарын ажиллагааны зарчмуудтай адилхан байна. Зүүн гар талын бариулаар дээш өргөх, доош буулгах, эргэх, баруун гар талын бариулаар сунгах, эвхэх үйлдэлийг гүйцэтгэнэ. Автомеханик шатыг гар ажиллагаагаар удирдах дараалал. Шатны техникчийн суудлын доор байрлах тагийг нээж, зүүн гар талаас 2 дахь бариулыг цааш түлхэхэд дээш өргөж, буцаан татахад доош буулгана. Зүүн гар талаас 3 дахь бариулыг цааш түлхэхэд шатыг сунгаж, буцаан татахад эвхэх үйлдэлийг хийнэ. Зүүн гар талаас 4 дахь бариул шатны хөндлөл үеийг тэнцвүүлнэ. Зүүн гар талын захын бариул нь эргэх хөдөлгөөнийг гүйцэтгэнэ. Шатны арын хэсэгт байрлах гар ажиллагаагаар тэнцвэржүүлэх тулгуур хөлнүүдийн удирдлага зүүн талын бариулыг баруун талын хоёроор түлхэж, тэнцвэржүүлэх тулгуур хөлнүүдийг сунгах, баруун талын хоёроор түлхэж, доош буулгаж тэнцвэржүүлнэ. Зүүн талын бариулыг зүүн талын хоёроор түлхэж, тэнцвэржүүлэх тулгуур хөлнүүдийг сунгах, баруун талын бариулуудын зүүн хоёроор түлхэж, доош буулгаж тэнцвэржүүлнэ. Анхааруулга: аврах саксыг дэлгэж дуустал өөр үйлдэл хийхийг хориглоно. Дээш өргөх үйлдэлийг налуу 75 градусаас ихгүйгээр тохируулна. Автомеханик шатны удирдлагаас аврах саксны удирдлага руу шилжүүлэх үед ямар нэгэн үйлдэл хийгдэхгүй бөгөөд гишгүүр педалыг гიშгэж шууд удирдана. Автомеханик шатны гэмтэл эвдрэл гарсан тохиолдолд ажилуулах дараалал. Бүхээг буюу кабины ард байрлах ослын үеийн гидрийн носоос руу шингэнийг шилжүүлэх хаалтыг зүүн эргүүлж нээн. Гидр ажиллагааны хөдөлгүүрийг асаана. 220 вольтын цахилгаан үсгүүрийг ашиглах боломжтой. Санамж: хажуугийн хайрцгийн тагийг нээж, түлшний баакны дээд хэсэгт байрлах тохируулгыг доод талын болтоор шатыг буулгах, дээд талын болтоор тулгуур хөлнүүдийг эвхэх ажиллагааг шилжүүлнэ. Ашиглах тохиолдолд зүүн эргүүлж суллах бөгөөд дуусгаад баруун эргүүлж чангалсан байна.